Энэхүү бичлэг танд өөрийгөө ойлгоход сэтгэл зүйн талаас туслана гэж найдаж байна. Одоо гол яриа руу оръё. Хүнд анхан шатны 3 хэрэгцээ байдаг. Хайрлагдах, хүндлэгдэх, үн цэнтэй байх. Эдгээр 3 зүйл нь хангагдчихж бусад зүйлд хүн төвлөрдөг. Хүн яагаад видео тоглоом тоглодог вэ? Тэнд хүн тоглож, үеэ давж, өрсөлдөгчөө ялан дийлснийх нь хариуд шагнал, зоос, токен өгдөг. Ингэснээр өөрийгөө үн цэнтэй мэдэрч хүндлүүлсэн мэдрэмж авдаг учраас бодит амьдралаас илүү тоглоомдоо байхыг илүү үздэг. Гэхдээ анхдагч хэрэгцээ нь бүрдээгүй хүмүүс бас байдаг аа. Аав ээж нь хорж, цагддаг, хатуугаараар өсгөж хинтээж битгий үерх гээд хүүхэд нь үгийн ч сайн дагдаг. Гэхдээ эрт өрөө хизээ нэгэн цагт тесэрч үгнээс нь зурж хүнтэй үерхэх, цаашлаад бүр хөнгөн хуумга хүүхмсэг болдог тохиолдол маш их байдаг. Гэвч тэр хүүхэд үндэ зүгээр л хэн нэгээр хайрлагдаж, хүндлүүлэхийг хүссэн. Тэр нь удаан хугацаанд даймжраад хорьсоор огаад гарахтаа маш хурц үүдэл болж гарч тесэрдэг. Та хүүхдээ эрүүл сэтгэл зүйтэй өсгмөр байвал шаардлага нь хангаад өгөх хэрэгтэй. Хайрлж дурламаар байвал хайрлж дурлал. Хүссэн юм хийлэг. Хүүхэд тань өөрөө энэ бүгдээс суралцаж зөв бурууг ялгана. Хүмүүс анхны болзон дээр ирж бай, эмч бай, таныг тухгу болгож байгаа хүчин зүйл байна уу? Ийгсээ мартах гээд болзоод байна уу? Аливаа хэн нэгний дарамт шахалтаар болзоод байна уу? Гадны нөлөөллийг нь мэдэх нь маш чухал. Зарим хүмүүс салчгаад л маргааш нь өөр хүнтэй яваад аль эсвэл хүнийг хүнээр орлуулах гэж явдаг. Энэ нь маш тэнэг утгагүй хэрэг. Та хүнийг хайрлах гэж ивэл эхлээд өөрийгөө нэн тэргуунд хайрлах ёстой. Бас эцэг их аливаа зүйлээс хараат бус бие даасан хувь хүн болсон цагт л гэр бүл зохиож чадна. Ингэж нэг хувь хүн болсон хоёр хүн хоорондоо нийлж нэг зүйл рүү тэмүүлж хамтдаа амьдардаг. Ямар хосууд он удаан жил хамт байдаг вэ? Хэн хүмүүс анхны харцаар дурлаж, царайлаг, хөөрхөн, өндөр гээд гаднах төр хараал нийлсэн хосууд маш хурдан салдаг. Харин үнэт зүйл нийлсэн тухайн хүнийг яг л байгаагаар нь хүлээн зөвшөөрж үерхсэн хүмүүс он удаан жилийг илээдэг. Ялангуяа та насанд хүрсэн хүнтэй хамт байх гэж байгаа бол хүнийг нь өөрчилж авцсууна гэдэг боломжгүй. Том хүн яасан ч өөрчлөгддөг. Тэр хүн тракторын жолооч баймаар байвал тракторын жолоочороо л бай. Тариаланч баймаар байвал тариаланчаараа л бай. Яг л байгаагаар нь хүлээн зөвшөөрчих юм бол улам их хайрлаж та хоёрын харилцаа бат бэх болдог. Хосуудын нэг нэгнийхээ хүсэл мөрөөдийг сонсож биелүүлэхэд нь чин сэтгэлээсээ тусалж хажууд нь байгаа хос сална гэдэг бараг л боломжгүй. Тэгэхээр та үнэхээр л хостой болмоор байвал амаа жимигээд хялцж соголзоод байхгүй үнэнгээсээ эсрэг хүснээ сонсож хүсэл мөрөөдлийг биелүүлэхэд тусламар байна уугүй юу гэдгээ сайн бодоорой. Ялангуяа эр хүнд сайн сонсогч эмэгтэй. Эрэгтэй хүнийг ойлгодог хань хэрэгтэй. Яагаад чулуун зэвсгийн хүмүүс гадуур явж ан олзоо хийчихэд буцаа дагуур сүргээр ордог байсан. Энэ бол хүний анхны хэрэгцээ, ярих, сонсох, ойлгох тэднэрт хэрэгтэй байсан. Одоо монголчууд мөнгөтэй залуу тайл гэрэл тэр залуу чинь мөнгө олохын тулд цахилах батн гарч ирж байгаа гэл иймэрхүү санаа маш их тархаж байгаа. Энэ бол хамгийн эрүүл бус санаа. Үнэхээр л эмхтэй маань мөнгөтэй залуу хүсэж ивэл аав нь мөнгөгүй учраас мөнгөтэй залуутай гэрэлвэл намайг аз жаргалтай болгоно гэсэн өөрийнх нь зохиосон кино зохиолынх нь нэг хэсэг. Баян мөнгөтэй ажлынхаа төлөө улаардаг залуутай суучаад хүүтэн хүндий өөрийг нь хайрлж хүндлэхгүй амьдараа хайрын гуйлагчин болж маш олон жил зовж тарчилсан эмэгтэйчүүд маш их бий. Мөнгөнд нь болоогүй эмэгтэйд тэр хүн хэрэгтэй. За адаглал мөнгийг хадгалдаг, өсгөж үржүүлдэг хүн хэрэгтэй. Харин танд энэ ур чадвар байгаа юу гэдгийг бодоорой.